Тэгэхээр эдгээр ч одоо гол төслүүдийг бол харж байгаа. Мега төслүүд, энэ оюу толгойн төсөл цааш та ямар замаар явах нь вэ? Засгийн газрын бодлого нь ямар байна? Энийг мэдээлэл авахыг анзаарч байгаа хүмүүс таван толгой мөн томоохон захиргаа станцуудын төслийн хөв заяа яах талаар бас нэлээд сонирхож байгаа шиг байна. Тэгээ би бас энэ дээр засгийн газрыг төлөөж хэлсэн үгэнд энэ төслүүдийг явуулахын төлөө засгийн газар хүчин чармаалт тавьж ажиллаж байгаа. Таван толгойн оюутлогын хувьд бол одоо засгийн газраас хамаарах зүйлгүй. Энэ нь бол бүх дэмжлэг гэрээнүүд хийгдсэн. Таван толгойн төслийн хувьд бол яриа хэлцээ үргэлжилж байгаа. Үргэлжилж байна. Бид нар энийг одоо үр дүнтэй болохын тулд засгийн газар бүх талын хүчин чармаалтыг тавьж байгаа гэдгийг мэдээлсэн. Томоохон цахилгаан станцын төслүүд бол гол гэрээнүүд нь зурагчлаа. Одоо гол бол одоо 5 ТЭЦ 5 баг нуурын станцын хувьд бол эрчим хүч худалдах гэрээ, худалдаа авах гэрээ, PPA agreement гэж ярьдаг. Энэ гэрээнүүд бол зурагсан. Одоо санхүүжилтаа босгох, эрх аваад ажиллаа эхлэх шатанд орсон гэдгийг бас мэдээлсэн.